Хил хамгаалтад туслах хүчний зөвлөл хуралдаж оны төлөвлөгөөгөө батллаа. Хил хамгаалтад туслах хүчний зөвлөлийн ээлж Турал аймгийн засаг даргын тамгын газарт боллоо. Зөвлөлийн хурлаар өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа тавьж, энэ онд хэрхэн хамтарч ажиллах, цаашид тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдэх тухай ярилцлаа. Тус зөвлөл 2016 онд 21 ажил төлөвлөснөөс 2 ажил тасалдаж, хэрэгжилт 86.4% байна. Энэ онд 22 ажил төлөвлөн хийж хэрэгжүүлэхээр аймгийн хил хамгаалтад туслах хүчний зөвлөлийн хурлаас батллаа. Хилийн ТЭК 286 дугаар ангид хил хамгаалтад туслах хүчний орон нутаг дахь гишүүний үүрэг оролцоо их байна. Туслах хүчний гишүүд шаардлагатай үед эрэл хайгуулд оролцох, хилчдэд унлаг агтаар туслах, эргүүлээд анги заставын зүгээс шаардлагатай үед тэдэнд дэмжлэг үзүүлэх зэрэг харилцан бие биедээ туслан ажилтдаг юм байна. Юуны өмнө он гараад хамгийн том ажил бол хил хамгаалах туслах хүчний зөвлөгөөнийг зохион байгуулж явуулж байна. Энэ өдрөд Монгол Улсын үндсэн хууль батлагдсан өдөр болж байгаагаар их онцлогтой байна. Энд манай Булган аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиглэлийнхээ байгууллагын дарга нар их идэвхтэй бараг 100% эрсдэгээр оролцлоо. Ийм учраас энд талархаж байгаагаа нийт Булган аймгийнхаа үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиглэлийнхээ байгууллагын дарга нар болон эрхэм засаг дарга талархаж байгаа илэрхийлье. 2016 онд хил хамгаалах туслах хүчний зөвлөлөөс нэлээд олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлсэний биелэлт 85%-тэй хэрэгжсэн. Засаг даргын хил хамгаалах туслах хүчний салбар зөвлөлийн даргын хүрээнд бид нэр хилийн заставын хилчдийн хүүхдүүдийг хүмүүжүүлэх гэр цэцэрлэгийг аль биесний байртай болгож цаана ажлын 9 энгийн ажлын байрын асуудлыг шийдвэрлэлээ. За мөн онцгой байдал цагдаа тагнуулын байгууллагатай хамтарч хилийн болон хил орчмын дэглэмийн 2 удаагийн зөрчлийг илрүүллээ. За мөн хил орчмын дэглэмийн нийт 8 удаагийн зөрчлийг илрүүлсэн зэрэг олд амжилттай байна. Манай үндэсний хамгаалах тусгай чиглэлийнхээ байгууллагууд болон бусад байгууллагууд, эмнэлэг, мэргэжлийн хяналт гэдэг энэ байгууллагууд хилчдийн гадлын анхаарал хандуулж ихэнх ачаалал өгч бид нарыг дэмжиж ажиллагт Монгол Улсын булганы цэнхэр зарыг хамгаалж байгаа нийт хилчдийн өмнөөс талархал илэрхийлэхэд таатай байна. Хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дэглэмийн зөрчил 100%, хил орчмын дэглэмийн зөрчил 78.6%-аар тус өссөн үзүүлэлттэй байна. Иймд аймаг орон нутгийн зүгээс хил хамгаалах байгууллагын хилийн зөрчил, хил орчмын дэглэмийн зөрчилд хувь нэмэр оруулах үүднээс аймгийн хэмжээнд 1 баг 1 мянгат 1 агт аян хил хамгаалтад орчин үеийн техник технологийн дэвшлиг ашиглаж хамгаалтын үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор нисгэгчгүй нисэх хэрэгслийг шийдвэрлэж өгөхөөр боллоо. Дархан хил амар амгалан байг.